амар тогтоо гаргацсан. Гэхдээ сургууль энийг яаж хийж гинөө? Сургалтандаа энийг заав нь одоо ингээд төрийн бодлогоор хойноор энийг яаж хийнэ? Нэг хүүхэд ийм ингээд одоо орчин тойрны өвдлөгөө хийсэн бол энийг одоо багшаас нь ямар хариуцлагч өрнөж гэдэг юм уу? Ийм ингээд одоо нарийн зүйлүүд нь хоорондоо ууйлддаг ийхгүй. Тэгвэл одоо энэ одоо манай одоохон бол манай цэцэрлэгийн шинэ гаргасан тэр одоо 2 удааны засвар оруулсан тэр хөтлөөр чиглэлтэнд одоо бүр байн шаардлага 6 насны хүүхдүүд одоо хүүхдэд заав нь одоо ингээд хархан багаас нь одоо ой байгаадаа хамгаалах хэрэгтэй, хайрцаг хэрэгтэй байх хэрэгтэй. Ийм хүмүүжид ийгсэн нэг л үг байна. Энэ үгөөний одоо бид нэр одоо өөр нь одоо монголчуудаа их боловсон үндэстэн байсан их одоо ингээд давсан үндэстэн байсан гэж хэлж болно шүү дээ. Тухайн түүхэн дээр одоо гэр бүлөөрөө дамжиж байгаад энийг хүмүүжүүлдэг байсан тийм үү? Тэгэхээр одоо бол айлын ганцхан хүүхэд. Эргээд нүүдэл манчин амьтнаас хотод ороо ирсэн. Соёлын эргээд шаардлагаас нь жоохон саламт гэсэн. Иймэрхүү тал талын шалтгаанаас болоод энэ юм бол яг өөр ясараа явуулж чадах юм байсан байна. Жишээлбэл замч хэлэхэд одоо бидний баг байхад би одоо сая нэг дүрс хүрж байгаа юм чинь да одоо 70 оны хүүхэд шүү дээ. 8 баг байхад ах сургууль байхад манай аав маань чөлөөний хугацаас 100 амтасаар хөдөө гараад ингээд өөрийнхөө нутаг дээр яаж байгаа ингээд өрсөлдөө бүгдийг түүгээд ингээд ийм дэвтэр дээр ингээд наагаад штэ энэ юу нэ навчин ямар үрэн ямар гэдэг ингэж жаадаг. Одоо эн чинь зүгээр ингээд хоёул хамтаа чулуур хийх юм. Би бас өөрийнхөө нутагтаа хэдий одоо жилийн ургамал байдаг гэдгийг дотроо мэдэн штэ. Тэгэхэд одоо тийм орчин байхгүй нөхцөл байхгүй. Одоо ийм одоо аимшигтай байдалд ороод бид нар бас чармайж байгаа да дэлхийн хөл өвдлөөс хоцрохгүй гэж өөрийнхөө арга замаараа бас саяын та нарын энэ дээр илтгэдэг гаргасан шиг одоо хаврын аялал ч юм уу, намрын аялал ч юм уу, эсвэл одоо байгальтай ойртох юм уу, юу шавж танилцах юм уу, иймэрхүү хөдөлгөөнүүдийн өрнүүлдэг. Гэхдээ бид нар зөвхөн өөрийнхөө хар ухаанаараа очиж тэрийг ингэж хийхээс биш та бид нарт ямар ч зориултаа ингээд энэ юм энгүй хийсээр одоо ингээд энэ яг стандартн дээр шинжлэх ухаанаар ингээд нийлнэ гэдэг өөрөө мэддэггүй. Тэгэхээр би сайтар солонгос багшийн хичээлийг сонсож байгаад өөрөө тэр юм хийчихэд хаашаа юу гэж хэлэхээ мэдгүй, дүгнж гаргаж чадахгүй, тэрийг одоо ингээд хураангуйлж мэдгүй. Тэгээд ингээд яваад зөвхөн нэг удааны одоо утга болгохтой нэг хүүхдүүдээ баярлуулсан хөтөлбөр болоод тэрийг дахиж ингээд үргэлжил авахгүй ч юм уу, иймэрхүү одоо бидний ажил дээр удаа сургалтын ажил дээр удаа алдаад удаа оршиж байдаг шүү дээ. Оршиж байна. Тэгвэл ихэнх хэдэн байна одоо иймэрхүү хүмүүдлүүдийг удаа манай багшийн мөрөгжил их асуудалд тулгарч байгаа учраас ахаа тэгвэл нөгөө ганцхан айлын ганцхан хүүхдүүд чинь одоо 80-аад оны 90-аад оны хүүхдүүд чинь буцаад эргээд ирээд чичиргийн багш болно гэдэг чинь нэн хүндрэлтэй асуудал. Тэг өөрийнхөө баямас ч өгөөд ихгүй эргээд бас мөрөгжил сурсангүй бочиж ирээд дахиад эргээд тэр хүүхдүүдийн хүмүүжүүлнэ гэдэг бүр их том их одоо ингээд асуудал болно шүү дээ. Ийм байдалд орволоо одоо бид нар өөж аавуудын асгаж байгаад нэлээд настай томоотой хүмүүсүүдээс одоо ингээд хуурчиндаа одоо гэр бүлдээ ингэж хүмүүжүүлсэн энэ сайн юмуудыг аваад одоо үндэснийхөө одоо тэр өв уламжлалыг хаяхгүй зан заншлаа хаяхгүй буцаагаад эргээд энийг багштай ингээ хүмүүжүүл сургаачаад эргээд багшаараа дамжиж байгаа одоо хүүхдөөний очиж төлөвшүүлэх ийм нэг зам болцсон байна. Манайсын зам бол одоогийн бидний хийж байгаа 60 үеистэй ингээд дамаа хүмүүжүүлэх хэмжээнд хүрсэн байна шүү дээ. Жишээлбэл манай монголчууд бол угаасаа одоо ингээд уламжлалт Монгол дээр нийтлэн ажил амьдрал дээр хөр татар амьдарч байгаа үед Жослондоо гараад нөөж явахдаа үнс хавааны бүгдийг цэвэрлээд орон гуйцааны бүгдийг сахан нүх нүхийн бунаад явдаг юм уу? Энэ чинь яг одоогийн ярьж байгаа эвгүй байгаа ч юм байж та тийш яг юм шүү дээ. Тэгэхээр эрийн магад хичнээн gooны өмнө түүхээсээ ингэж хийчихээд ингээд системжсэнгөө станцэрсэнгөө одоо ч хамс үлдэнэ. Заавал одоо хүнээдэр системээр очиж ингээд хийнэ гэдэг чармайгаад энэ болж их болохгүйгаа мэдгүй. Чохон энийг одоо хэдийг нь аав хэдийг нь хаяхаа мэдгүй ингээд яваад байдаг. Жишээлбэл одоо чи аавны үе дээр бол одоо чи төлжил үйдлийн үе дээр бол чи тэр одоо юу гэж байгаа төлөвлөх гэж байгаа тэр амтны наваа агнж болохгүй ш тийм шүү. Жишээлбэл одоо намрын хадлан болоход 100 сүд буцхаас өмнө эсвэл одоо навч ногоомж
өвс мод үрэлж байгаа үед бас одоо тэрийг хадаж мадаж болохгүй. Тэр нь одоо бүр их байгааны одоо ингээд дараачийн одоо ингээд юу хтэн одоо хашлаад байна шүү. Энийг бол дээр үед рүү бүр ярьдаг бас. Тэгээ одоо бүр тэрийг мөтгөө байсан. Одоо зүгээр одоо хүний дагаад юу хаягдмал юм ашиглан ч гэдэг юм уу. Одоо иймэрхүү маягтай одоо хүн өөрийнх нь ингээд сэтгэхгүй өөрийнх нь амьдрал нь байхгүй өөрийнх нь соёл нь хаягдсан болохоор одоо аргагүй тэгээд махчлаад механиклаад дагаад одоо машинчлаад ингээд яваад байсан. Тэгээд би одоо сайн тэр энэ хэнээр солонгос багшийн тэрийг ингээд харж байгаа бодож олоо. Үнэ манас баг байхад одоо ингээд мөхийн өвсгöd нэг тийм нэг үрэлдэг нэг юу байдаг өвс байдаг сайн муухай. Тэрний одоо зүгээр ингээд төмөр утас авцгаад ингээд холовцоод эндээ ингээд зүгчгээд боо сундар гэдэг одоо тэгээд зүгээд явдаг байсан. Хүн энэ одоо яг тэр янзаар нь хийж. Манас тэрийг нь одоо муухай гэж бодоогүй юу ямар ч ингээд одоо ойлголт байхгүйгээр хаяа явуулсан байхгүй. Одоо буцаад тэрийг одоо мөхийн өвс түүгээ хүүхдүүдээр тэрийг ингээд үржүүлэх юм хүүхдүүд тэрийг чи ойлгох ойлгож авд ийхгүй хүлээд ийхгүй соёл нь гочирсан гэж бодно. Гэтэ ер нь тэрийг хаяагүй ингээд домдонд асуултуудаагүй энэ юу ямар сайнтай байжсэн гэдгийг аваад явжсэн бол бас үргэлжил дийлэх боломж нь улам хол болоо гэж бодож байна. Тэгээд доошоо би одоо бүрэн бас бэлтгэлтэй өөрийнхөө цэцэрлэгийн нэг одоо яг юу нэ талаар хийсэн нэг гэршин дэсэн нэг фото авсан имийг та бүхэндээ түр нэг хахад байна. Тэгээд хүүхдийн хөдөлгөөний талаар өнөөдөр бид хэд бас хамтдаа явж байна. Энэ эдийнхэн цэцэрлэг хүүхд нь хаа гадаа хөдөлгөөн хийдэг байна уу? Тэр цэцэрлэгд ороод хүүхдийн гадна хөдөлгөөний талаар олж үзээгүй шүү дээ бид нэрээ. Тэгээ сая ингээд одоо их байгальтайгаа ойртоод Монгол уулганы нутаг уужуу эргээд дахиад дээрс нь байгаадаа сайхан иймэрхүү байдлаар хөдөө очиод өсөөр нааж. Манай ураад хүрэн дотроо ингээд өсөөр наадаа ч гэсэн хүүхдээ бас нэг байгальтай ойрчих завшааны олгоё гэж ингээд хармаадгаа. Тэгээд бас ногооролтой бүх юмыг хийж оруулдаг шүү дээ. Цэцэрлэг болгонд бол үндсэндээ бол одоо чи баримжаасан цэцэрлэг бол заавал хүүхдүүд өсөн тавай байх хэрэгтэй. Хүүхдүүд усаар наад тоглох завшааны өг хэрэгтэй. Эргээд дахиад ногооролтын хэмжээ нь бас нэг хэмжээнд хүрсэн байх хэрэгтэй гэсэн бас усын заалт байна. Тэг гадны хөдөлгөөний талбар нь хүүхдийн бас чөлөөтэй хөдөлгөөнд одоо тамирын хөдөлгөөнд илүү орохыг бас өрөөл өсөлтийн талаас нь шаардлагатай учраас авирах энэ одоо хүүхдүүдийн ингээ авирч тоглодог тоглоом байна. Тэгвэл гадаад орчны талаар эдийн бүтээн байгуулалт хийхээр барахгүй бас дотоод орчноо бас нэгд үндэсний онцлогоо заавал хадгалсан байх хэрэгтэй гэсэн энэ шаардлагаасаа бид нар бас асар их хөдөлмөрж авчирдаг. Тэгвэл ер нь одоо энэ одоогийн цэцэрлэгийн сургаан хүмүүст дотор чинь нэстэ бүх дэлхийгээр амар тайван одоо ингээд галуу ирэхгүй сайхан амьдрий бас үр хавцтай бай гэвэл хамгийн нэгдүгээр их байгаадаа хайрж өөж аваа хайрлах хэрэгтэй шүү дээ. Ийм нэг юугаас шаардлагаас болоод манай өвөр мангадын цэцэрлэгүүд бас амь ахуйн хамгаалтын одоо дараа таныхнаар эко боловсруулаад нөгөө төр юугийг гэр бүлийн хүмүүдлийг их чухалчилдаг болсон гэж. Учир нь залуу ээж аваад бол уламжлалт дээр хөх цугаах ёсооны бас тэнээсээ мөтггүй шүү дээ. Иймэрхүү байдалд орвол манаас орчноо нэг ийм сайхан тав нутаг байвал ямар уу гэж хүүхдэд ингэж орчноор хүмүүжүүлэх ажил дээр бас илүү их анхаарал тавьдаг гэж. Төлөө нь болохоор бол бичиг соёл суулж ном уншуулаа одоо хөдий хаалчсан алс санаагийг тууд ирнэсэн ийм санаатай юмхүү одоо ингээ жижиг тав дээр бид нар их санаа оноо авдраа. Тэгвэл манай цэцэрлэг бол Няднангаас эхлээд орчин тойрны хамгаалт одоо орчин тойрны хамгаалт гэж хэлсэн шүү дээ. Яг одоо энэ юу нэ гол сэдв хурдын гол формын гол сэдв ингээд бол иймэрхүү маягаар одоо орчин тойронтой хамгаалалттай хүүхдийн онцлогтой журах сүүдрүүдээр хүүхдүүдийн хомоожүүлсэн байна. 3 дугаар давхрууд гарах шатн дээр бол дэлхийн өмөрцгийн дулаар гэж ингээд 8 ид жургаарууд илэрхийлж өгсөн. Хүүхэд энэ нөгөө таныг байна.
яг энэ захаас нь үсээр удаа самж унаад дэлхийн өмөрчийг халаа болохгүй болсноор нь удаа ингээ ус чачаас өрөвчүүлж ингэнэ. Тэг хамаас үлд нь энэ хүүхэн одоо ингээ ухаанаа одоод ш та. Мод тавьжээ. Мод тараад иргээд хань нь ногоороод чигээ сая одоо дэлхийн ээж дээр энэ нялх хүүхдүүд ийм амар ад жаргалтай байна гэсэн ийм сэдв гарч ирсэн ш та. Тэгвэл энэ халынх нь одоо энэ халаачаад болохгүй энэ хөрмөө шүхэр барьж үдлээ. Баанга энийг дөвөрөөр дэвж үдлээ. Манар утаа юмд мөсмөж өгж үдлээ. Одоо иймэрхүү маягаар одоо хүүхдүүдийн хүмүүжүүлээс нэг хүүхдийн хараанд одоо гоосхны хүмүүжил энэ хоёр бас их байгалийн хамгаалах гэдгийг хүүхдийн сэтгүүлээр очиж чи ингэж ботсон чи өөр нь тийм биш байсан гэдгийг ингээ үлгэрт маягаар ингээ дамжуулаад хүүхдэд тайлцуулсан шүү дээ. Тэгвэл одоо хүүхдийн хараан дотор одоо энэ хэдэн шашиг тэмдгийг бас мэдүүлэх чухалтай. Тэгэхээр одоо гудамжиндаа бас томоор хийсэн байна. Тэгвэл эргээд багш нарын дунд бас үргэлжийн чанартай энэ талаараа хөдөлгөөн өрнүүлнэ. Энэ бол манай цэцэрлэгийн өөрөө өрнүүлсэн нэг удааны цэцэрлэгийн багш нарын одоо шав зургийн бүтээл их, уран бүтээл хийх уралдаан байна. Энэ дээр бол манай Ширэнгон аймгийн зүүн сүнд гушуунэ бөө билгээ гэж 30 гарын дэлхийн шагнал шав зургийн дэлхийн шагнал хүрсэн ийм нэг тусгай нэг шав зурагч байдаг. Тэгвэл энэ дээр бол бөө билгээ багшийн шав зургаараа уран бүтээл хийх гэсэн ийм нэг сэдвээр одоо энэ дотроос нь энэ орчин тойрны хамгаалтын ингээд ойлгоодыг багснараар уран бүтээл хийлгээд ингээд гудамжиндаа өлгөөд нэг ээж аавуудад хандаж тархинд нь юм өгнө. Хоёр дахь хүүхдийн хараан сардар дамжиж хүүхдтэй бас энэ тухай хүмүүжил их зорилгоор ийм нэг уралдаан өргөж өнгөрсөн байна. Тэгвэл энэ бол одоо яг ингээ холоос юусан болохоор гацхан тодорхойгүй байна. Гавтгай цаас юун дээр хавцсан дээр ингээд юугаа 6 зурцхаад эргээд дээр нэг модчны ингээд одоо хөрөөдөө гарсан үрдээс авах. Тэрийг ингээ хийгээд хаа дээр ингээд тосон болгоод бодоцсон. Тэгээд энэ мод болохоор бол одоо хамаг сүүлчийн нэг навчийн ингээд ганцаараа ингээд сархан хийсээ явахнаа одоо ингээд тэр салаадууд нь одоо энэ навчааны аав нь ингээд гараа ингээд сарвэж байгаа ийм нэг утгатай зураг байна. Тэгвэл мөн ангидан бол одоо орчин тойрны хамгаалтын тухай иймэрхүү хичээл орно фильм үзүүлнэ. Тэгвэл манай өвөр монголчууд бас өөрийнхөө хүч хөдөлмөрөөр багш нар маань өөрөө ийм Монгол онцлогтой хүүхэлтэй журж хүүхэлтэй жүжиг найруулсан байна. Картун хийж үйлдэж. Тэгвэл өний ихэд одоо манай дагуулаа жахлын өрөө хотын Монгол чичэрлэг их мөнгө унгаж их хүнээ хүч зарчуулсан. Бас манай чичэрлэг бас энэ дээр бас их мөнгө унгаж их хүч зарчуулсан байна. Тэгээ манай хоёр чичэрлэгийн голдож хийсэн энэ өвөр Монгол орчин тойрны хамгаалтын картун жүжиг бол нэг хэмжээний одоо ингээд юу болсон шүү дээ. Бүр фильм болсон шүү дээ. DVD болсон. Тэгвэл энээрээ очиж хүүхдүүдээ ингэж хүмүүжүүлдэг байна. Тэгвэл энэ бас тодорхойгүй байна. Энэ бол энэ хүүхэн явж байхад туунаа ингээд банананы хас хайхаар энэ хоо очиод ингээд туунаа мэд энэ ийм хайж болохгүй ингээд аваад хогийн самд хийгсэн ийм нэг ингээд үргэлжлэлтэй жүжиг байсан шүү дээ. Би эндээс нэг хэсэг тастаад авсан хоо тодорхойгүй. Тэгвэл энэ бол тодорхой харуулж юм модын бүр отлаа хийсэн нөрөөг нь бас юугээд номдод унгаацсан байна тийм үү? Амтны үр төлөвийг хөнөөж болохгүй шүү дээ. Хэдийгээр агнаны удамшилтай үндэстэн боловч агнаны өөрийнх нь бас жан журам байх хэрэгтэй гэдэг нэг заавал хүүхдүүдэд мэдүүлэх хэрэгтэй шүү дээ. Ингэж энээр дамжиж хүүхдүүдэд уламжилсан байна. Тэгвэл хойстон бас мөн та нартай адилхан ингээд одоо гадаагаараа хөөрөөр эсвэл баттай орчинд ингээд үндэснийхээ өв уламжлалыг өвлөн уламжлах ийм аргун үе дадлгаадууд өрнүүлдэг. Энэ болохоор манай чичэрлэгийн хэмжээндээ одоо бас та бүхнээ ингээд одоо хараанд өг мэдээлэл нь тонч өгөө. Энэ нэг хүүхдийн овоо сэргэх ёслол манай чичэрлэг хүүхдэн дагуулж оролцуулсан байна. Тэгвэл өвөр Монголд одоо овоо дахлах гэсэн юмыг явагдуулж ин тэгтэн болоо нэг хэсэг бол одоо яг уламжлалт янзаар нь дахиж одоо юу хийвэл жоохон ингээд одоо
тэр соёлааны жоохон гөөсөн болохоор буцаас сэргээхийн үе дээр одоо тэгээд нутгийн шалтгаан эргээд ихаад одоо соёлын чинь өөрчлөлтөөс одоо жаахан уламжлан авч байгаа байдал байж та. Ингээд одоо бид нар тусгай хүүхдүүд яваач ийм хөдөлгөөнд оролцуулдаг. Та нар болохоор энэ овоо найраар ингээд хүүхдийг дагуулаа яваа ямар хэрэг байх юм уу гэж боддог юм уу. Гэхдээ бидний наацад одоо тайлын хэрэгтэй. Энэ юм ингэж үжүүлж харуулахгүй өөрийнх нь биеийг орчинд очруулахгүй юм бол хожимдоо мөрөн овоо гэдэг юуг нь мэдхгүй юм байж та. Иймэрхүү байдалтай амьдралын ортод би тэгэд бас төвчж байна гэж. Тэгээ энэ ээжүүдийн аваачаад өвөө өмнөр аваачаад энэ Монгол гэрийн ингэж хийлгэж бариулж яхаа энэ соёлыг бас уламжилж өгөх хэрэгтэй. Яагаад гэхээр бол манайхан бол одоо ер нь үндсэндээ бол одоо хөгжсөн соёлыг дагаж түргэн хөгжиж улс үндэстнээ одоо бас дэлхийн төрийн өрнөнд оруулна гэсэн ийм нэг сайхан санаа байдаг шүү дээ. Энэ нь бол яраангуйж юу. Гэхдээ бол нутаг сахих соёл гэсэн юм бол нэгэнтээ бүр алга болсон учраас бол нэгэнтээ энэ юм бүр дуртгаан байсан учраас бол хүмүүсүүд их хотод явна, хөгжсөн хүрээнд явна, гадаадд очино. Хараад Америкт очиж суралцаад 5 жил суралцаад хайж ирэхгүй ингээ хамаг сүлд нь манай хөдөө нутаг маань, манай нүүдх соёл маань, манай Монгол үндэстэн маань үг хэлээ хаяа бүгдөө одоо ингээ дуус хэмжээ бүрхэж болов гэд бас багаас нь Монгол гэдэг амьдрах чи ийм сайхан байдаг. Чи сайхан хөв боловсролтой хүн болоод нутгаан сайхаад баян малчин болоо. Иймэрхүү хүмүүдийн ихэнд л бид нэр үргэлжлэн тэнэртэй ийм үндэслэг гэж өгөөж авлаа. Тэгвэл хүүхдүүдийн бас багаас нь өөр Монгол маягийн Монгол бүх барилдах иймэрхүү барилдааны уралдааныг үргэлжлэн тэнэртэй өрнүүлдэг. Энэ хөтөлбөрөнд бас Монгол улсаас хүүхдэд урьж 2 улсын тэмцээн өрнүүлсэн байна. Тэгээд 2 улсын тэмцээний өрнүүлж байгаа 2 улсын хүүхдүүдийн хооронд нь Монгол бүхэн хэмжээ засал ямар байдаг, өөр Монголд ямар байдаг, өөр Монголд ямар барилдаантай байна уу, Монголд ямар барилдаантай байна уу, дэлхий гэдэг чинь өөдөн байдаг, хэдийгээр нэг томьёотой бол бас адилгүй юм байдаг гэдгийг харуулах гэж ингэж хийж явлаа. Тэгээ одоо энэ болохоор манай Монгол улсад Чингэлтэй дүүрэг дээр туршлага судлаад хамтран ажилласан нэг хэдэн журах сүдрүүд байна. Манайхны хүүхдүүд үлгэрт бүжиг яг Чингэлтэйгийн чичирлэгийн бүжгийн тэмцээн дээр очиж тоглож исэн манай эрхлэгчүүд байсаар бас харж исэн байхаа. Ингээд бас хүүхдүүд манай Ингрийн алтан медалаар өрөм олж дэлхийчилсэн соёлтой хөл нийлэх иймэрхүү сайхан сэнкэрлэлтэй болоо ирсэн байна гэж. Тэгвэл хүүхдүүдийн бас өрөөдөнг бие махбодтой байх гэх төлөө тамир боловсролын талаараа нийтийн хөтөлбөрийн талаараа бас дөрвөлдсөн шаардлагаараа авч явахын төлөө бид нэр ариун ажиллагааг хийсэн байна. Энэ болохоор хүүхдийн бие мэтэр хөгжүүлэх дасгал байна. Хүүхдүүдийг ээлжийн хөтөлбөрөөр тоглолт болгож, үзүүлэлт болгож хүүхдүүдийн унам цаашдаа хөгжүүлэхээр санаач ирсэн хөдөлгөөнүүд маань байна. Тэгвэл гэр бүлийн хүмүүжил гэдэг бол яраангуй ямар нэгэн соёл ч гэсэн одоо хөдөлмөр зарцуулж иж гарч ирнэ. Тэгэхдээ хөдөлмөр дотор уяаны хөдөлмөр, биеийн хөдөлмөр гэж хаваад гэж та. Бид нар чармай цагаар уяаны хөдөлмөр, биеийн хөдөлмөрийг хооронд нь уялдуулж байгаад ээж аавуудын асгалж байгаад хүүхэд гэр бүлийн хамтарчаагийг ойртуулж байгаад цэцэрлэгэн хамтарчаатай нийлүүлж байгаад Монгол хүүхдүүдийн бас нэг чадамжийн хэмжээний зөв төлөвшөлттэй хүн болохоор чармайж багаас нь ээж аавтай хамт хөдөлмөрийн хувь эсвэл хөдөлгөөнд орчих хөтөлбөрийг үргэлжлэн чанартай зохион байгуулдаг жүйдээр хийж байна. Тэгвэл бас дагууд нь ээж аавуудад сургалт явуулж байна гэж. Сэр өөр Монголд болохоор энэ уламжлалт гэр бүлийн хүмүүжил гэдэг имийг их анхаардаг болсон байна. Ийм байдалд орвол бид нэр чичирлэгд тусгай одоо ингээ уламжлалт гэр бүлийн хүмүүжлийн уралдаан гэж зааварсан байна. Тэгвэл энэ ямар нэгэн явах юм даа гэхээр
нэг гэрийн 3 үе хүн байна. Өвөө өмгийн үе, ээж аавын үе болоо хүүхдийн үе 3-аа ингээд хамтарч байгаа жүжиг тоглоно. Жүжиг тоглохдоо чи зүгээр одоо би хоорондоо дороод ингээд яарт маягийн кофе таваа суух биш шүү дээ. Жишээлбэл одоо битүүнээ орой хүүхдүүд яах ёстой юм гэдгийг одоо хамтар тоглох юм уу? Эсвэл одоо хадаг байхад ээж аавтай настай хүнтэй жолох гээд яаж хадгаан байрна уу? Ингээд тусгай уралдаан төвчөө өрнүүлж байгаа энэ нэмийг одоо залуу ээж аавуудад дээр нь үеэр нь ингээд дамжуулж байгаа дотгошоо одоо ингээд нэвтрүүлж оруулахаараа бас нэг сайхан хөдөлгөөнүүдийг өрнүүлж зохион байгуулдаг. Тэгвэл энэ нэг нь болохоор одоо яг одоо Монгол гэрдээ ингээд урамлалт байдлаараа яаж сууж ийн үү? Тэгвэл одоо өвөө нь одоо арх цайгаа яаж амсаж дэвтэлдэг байна уу гэдэг нь одоо шинэлхийн нэг хэсэг уулгууд байж байгаа шүү дээ. Тэгэхээр ээж аавууд залуу ээж аавуудын бас хүүхдийн хөдөлгөөнд донд оруулж байгаа багснаар маань хүүхдийн чинь хүмүүжүүлнэ нэг одоо хөдөлгөөрөө бүжиг гимнастик хийгээд хийх зэргийн хөдөлмөр зарцуулж гэнэ гэдгийг бидний өөрийнх нь баян тоглолтод оруулж байгаа боловсруулсан донд нь ингээ харуулдаг байна. Жишээлбэл авч хэлэхэд 6 сарын 1-ний бэлгэлнээ гэхээр хүүхдийн тоглолттой гэж. За одоо манайх чинь нэг ангид 40 хүүхдтэй бол алин ч гэсэн хаяхан арга байхгүй 40 хүүхдийн тоглолт бэлгэн гэсэнээр багш барага бүтэн нэг сар хооны аамын суугаад бүр ингээд одоо их өрөөл мөндөдөөс их хүндрэлтэй шүү дээ. Тэгвэл чи өөрөө ирээд орж иж хүүхдтэйгээ аваана бүжиг боловсрна. Чиний хүүхд чинь боловсрахгүй байна. Чи бас танд боловсроо хийж ирэх ядарч гин үү? Чи боловсруулж байгаа хүн энэ ингээ ядарч ивэл боловсруулж байгаа хүн уюун тарихаас эхлээд бие махбод яаж ядарч ихийг одоо өөрийн баяр нь мэдрэмж олохгоор бид нэр ариун жилийн хөдөлгөөний зохион байгуулдаг. Ээж аавуудын ангаар нь оруулдаг бол. Шот 40 хүүхдээ 40 ээж аав бүр ирсэн байх хэрэгтэй юм аа. Хойноодаа би таны ангаас 20 ээж аав сонгоод чи 20-ны сонгож оруулаад хүүхдийн мөхчийн учраас дагаад мөхөө. Хүүхдийн авирж учраас дагаад авир одоо иймэрхүү маягийн хөдөлгөөнүүдийг арвин өрнүүлэхээр хямаадаг болсон байна. Тэгвэл Өнөр марахгүй манай цэцэрлэг бас өөрийн нэг 20 онцлог байдаг нь бас нэг үндсэн шатны хэдэн цэцэрлэгийн дараа манайхаар бол гэр цэцэрлэг гэж хэлж байна. Бид нар чинь бол сүн баруун хошуу, Ширэнгол аймгийн сүн баруун хошуу гэхэр чинь бол танайхаар бол сумтай адилхан. Сумын кондор баргаадаа баргаадын одоо ингээд ажлуулах чухалтай цэцэрлэгийг даваадаг байна гэж. Тэгээд тэр цэцэрлэгт сургалт семинар нь бүр яг одоо ингээд өрөөл мөний шаардлагатай төлөх том цэцэрлэгтэйгээ бүр адилхан ингэж явдаг. Яг адилхан явдаг байна. Тэгвэл ихтгэл гэж дэмий сайхан тодорхой юм яаж чадсангүй. Гэхдээ өөр Монголын цэцэрлэгийн Монголоор хичээлж байгаа цэцэрлэгийн тухай та бүхэнд багц гэсэн модель өглөө гэж би өөрөө биедээ энэ сэтгэлтэй байна. Та бүхэн баярлалаа. Яг системчилсэн сургалт хийсэн манай Монгол улсын мөнгө тод багш тийм үү? Мөнгө тод багш одоо Солонгос багш мөн ч Брат багштаа тайлан ихээр баярлж ин бид нар энд ирээд ганцхан түрэг буцах юм байна. Үүнийхэн дагуу хожимдоо бас улам цаашаа та бүхэнтэйгээ хөл нийж авах гэж чармайж байна. Тэгвэл өөр Монгол цэцэрлэгийн сургалтууд ярангуу дэлхийжилсэн сургуулийн өмнөх боловсролтой хөл нийлэх хэрэгтэй. Үүнийхэн дагуу илүү нэг адлан үндэснийхэн өв суйлаа заавал үлдээж хадгалж авнаа. За баярлалаа шүү. Баярлалаа.